Дараагийн видеонд тавтай морил. Өнөөдрийн видеогоор юу хийж байгаа гэхээр манай монголоор ярих юм бол дээрээ айгүй сүтэй цэндэ дуртай байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан японочууд юунд дуртай байдаг вэ гэхээр энэ матча гэдэг ногоон цай гэх юм уу. Бүгдээрээ матчатай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд за энэ бол мэдээж KitKat байна. Матчатай KitKat. За дараачих нь юу гэдэг юм бол ганц Pocky гэдэг нэг юм савхан юм байдаг шүү дээ. Энэ юу гэдэг юм бол тэгтээ. За ямар ч нэг юм савхан юм байна. Дараачих нь болохоор almond. Энэ бол хамгийн гоё санагдаж байна. Би энэ almondтай чиглэлд нь угаасаа ер нь дуртай. За энэ ч гэсэн бас almondтай чиглэлд юм байна. Дараа Amondo гэсэн. Агуун төрөл нь арай өөр юм шиг байна. Тэгээд энэ дараагийн бүтээгдэхүүн байна. Бас матчатай. Гэтэ яг юу гэдгийг мэдэхгүй юм байна. Энэ дээр ямарчсан milk caramel гэсэн байна. Тэгээс юу нэгдэхгүй юм итгэд аягүй сонирхолтой. Энийг хамгийн сүүлд нэгдэ. За дараагийн дугуй хамгийн ихэн танилцуулснараа KitKat-аас эхлэе. Мэдрэж байгаа мэдрэмжээ дамжуулцгаая. Би ч одоо цаас шүү гэж байгаа хөтэй. Дотроо юм жижигхэн савгаад байна. Өнөр бол гоё. Кремний ч юм уу тийм өнөр. Амсад үзэн чинь нэг KitKat-ны амт нь шууд ингээд орж ирж шээ. Энгийн KitKat-наас жоохон төстэй. Матчагийн амт нь орж ирээд шоколад нэг тийм амар гүнзгий амтдаггүй гарч. Тэгэхээр KitKat-ны амт нь байдаг. KitKat ямар амттай байдаг нь мартцсан байсан байна. Тэгээ эхний хазангууд шууд KitKat-ны амт шууд толгоор орж ирж шээ. Гоё юм байна. Энэ Pocky. Монгол байдаг юм уу мэдгүй. Энэ Японд бол хаасаагүй тавьсан байдаг. Pocky-ийн шоколадтай улаан өнгөтэй. Янз өнгөтэй байдаг ч л. За энэ бол матчатай төрөл нь. За энэ задраад 2 удаа. Хазангуучуд бичээнийхээ амт наадагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээ сайн уусгахад яг матчааныхаа амт нь гарч ирд юм байна. Матчагийн амт өнөр орсон. Амар чихэрлэг бол биш. Зүгээр л. За энэ л миний хамгийн хүсэмжит байсан амт. Артаны хонцсон байхгүй юу? Бүтээгдэхүүн тайлбар болгох шүү. Эхлээд өмөртөж үзсэн мартсан шүү дээ. Хөнхөө матчааныхаа өнөр нь өмөртөж байна. Almond угаасаа гоё. Бүх төрөлд нь л та. За дараагийнх нь энэ almond powder гэдэг шүү дээ тий. Матчааны powder бүртэн тийм юм шүү. Шүү. Powder төрчж юм. Ямар сони. Өмнө нэг хазалт нь матчааны яг түүхийн амт нь гэдэг юм гашуун амт нь амтж байгаа юм. Энэ матчааг би анх ууж байхад тийм гашуун тийм байсан. Яг байгалийн амтараа. Тэр амтгад намтагдаж байна. Тэгээд 2-3 дахь хадталтан дээр чихэрлэг ч юм уу тий almond хамт урж шүү дээ. Энэ гэсэн гоё юм байна. Гадуур нь бүрдсэн байгаа зүйл нь түүхийн матчааны powder almondтой шоколадаа ингээ эргүүлсэн юм байна. Түүхийн матча амар гашуун. Хадаад явангууд шоколадтай матча намтагдаж. Түүхийн матча амтж үзмээр байгаа хүмүүс бол зүгээр л юм. Түүхийн матчааг найруулад уух юм бол бид нэр бол ууж чадахгүй. Тэр бол энгийн хүмүүс бол ууж чадахгүй бах тэрийг. Яг сурцсан японочууд нь яг уудаг бол уух. Манай гоё. Матчагийнх нь оригинал амтыг амтж үзмээр ах юм бол энэ айгу зүгээр юм байна. Энэ бол энэ чихэр байх магадaltaй, сүйтэй, карамелтай гинэ. Нэлээд хүнд дахиад хүч. Танаа нэг Японд ирээд янз бүрийн юм үзэх юм бол ингээд юмыг айгу тийм бүтээлчээр шийдсэн байдаг. Юу вэ? Тэгсэн энэ дээр ингээд яг буцаага таглахаар бол ингээд муур болгож тавиулж болох юм шиг. Ингээд ч болно гинэ. Японууд юм ингээд айгу тийм юугаар бүтээлчээр шийдээд байдаг. Ширэн дээрээ тавихтаа ч юм ингээд тавьчихлаа. Карамелтай, матчатай, милктэй, тэгээ өөр жижиг шажиг янз бүрийн юмуд орсон гэсэн. 90 нэртэй тийм. 90 матчатай, карамелтай 90.
Карамелных хамт нь матчагийн хамттай холилдож амтагдсан надад. Ер нь бол ирээсэн. За өнөөдөр минь орсон видео маань майка шалгаж үзлээ. Тэгээд ямар шиг болсон маань тэгээд харъя тэгээд. За тэгээд бүгдээрээ дараагийн видеогоор уулзцаая. Баярлалаа.